Намайг Алтан цэцэг гэдэг. Би Даруй суманд амьдардаг. За миний судаан гişиг цайг хийх болсон шалтгаан нь бол бас ажиллаж байгаа ажлын онцлогоос болсон. Би соёлын төвд номын санч хийдэг байсан. Тэгээ манай соёлын төв маань бас их сумар нутгийн онцлог юу вэ, бахархал юу вэ, өв соёл юу вэ гэдэг дээр бас эмэгтэйчүүдийгээ цуглуулж бүтээлч эмэгтэйчүүдийн уулзалт гэж хийдэг байсан жилдээ. Тэгээд энэ ажлын хүрээнд Говьлтай аймгийн Хөхмөрт сум руу бас эмэгтэйчүүдийн чуулга уулзалтанд соёлын төвийн хамт олон манаас сумынхаа үйлдвэрлэл эрхэлдэг эмэгтэйчүүд аваа явсан байх. Тэрний хүрээнд Говьлтай аймгийн Хөхмөрт суманд сул солихоор ургадаг. Тэгээд сул солихортой цай хийгдсэн байсан яг бид нэрийг очих хоёр. Тэгээд тэр цайнаас үндэслээд энэ манай нутагт сутай сортын арваа гэдэг бас сайхан брэнд бүтээгдэхүүн байна. Тэргээр яагаад цай хийж болохгүй гэсэн анх тэр санааг Хөхмөрцмаас авсан байх. Нэгэн тал одоо хүмүүсийн амруу ордог, ходооттой ордог зүйл учраас бас эрүүл ахуй талаас нь стандартын шаардлагын дагуу хүнсний технологи оруулсан юм байна. Тэгээ хүнсний технологич оруулаад бас цайн дормын тодорхой хэмжээний технологи хийж өгөөд өөрөө ингээд өнгөт фрезерээр хэвлээд тэгээ цаасаар бүр ингээд цавуугаар нагаа ихэд өдөртөө 50 ширхэг хийдэг байсан байхгүй. Тэгээ эн чинь ингээд цаашаа ингээд бас хөгжүүлэх үүднээсээ бас ингээд сабаглаа бодол тоног төхөөрөмжийн асуудал бас байдсан байна. Эн чинь бас Монгол зөндөө л янз бүрийн цай байгаа, сүсэлхэртэй цай, хаан цай, гатан цай гэх. Тэгээд эднээс бас тоног төхөөрөмжийн судалгаа аваад бас урд хилээс би бас нэг жижигхэн өрхийн хэмжээний тоног төхөөрөмж оруулж ирээд одоо бол яг өдөртөө ийм пакеттай цайг бол 500-аас 1000 ширхэг хийх боломжтой хийгээч явж байна. Тэгээд одоо дахин сабаглаа бодолдоор шинжилэлт оруулаад бүр Хавдангийнхаа нэлээд танигдсан брэнд бүтээгдэхүүн болгохын төлөө бас хаяг шошхон дорой одоо яг шинжилж ажиллаад явж байна да. За би багадаа нөгөө өвөө эмээтэйг ойрхон өссөн болохоор өөрөө их цайн дуртай. Тэгээд нөгөө цайг чинь бас хоол орлох цай гэж бас айгүй монголчууд бас их сайхан уламжлалаар цайг бас янз янзын аргаар цайны технологиуд байдаг. Тэгээд анх ирээд цайгаа хийчихэд сумынхаа санхүүжтийн баярт би гарын бэлгэнд нь 50 ийм пакеттай цай оруулаад тэгээ анхны хэрэглэгч маань сумар нутгийн удирдлагууд болон одоо санхүүжд байсан. Тэд нар маань өрөөсөө уужж энэ чинь болмоор юм байна. Өстой гоё юм байна. Ахаад хийх үү, яаж авах уу гэдэг ингээд тэрэндээс л аюу хурам зориг авсан. Өө чи өстой хүмүүс аюух таашаалтай байд юм байна. Цайны соёл гэж чинь угаасаа л монголчууд яахаар гоё дэндаа нэг соёлын нэг хэлбэр болохоор энийг өшөө өргөжүүлээд гоё цаашаа улам одоо үйлдвэрлэх аргад нь оруулаад авч ив гэсэн санаас идлэлээр их урам авч ирсэн. За манай судаан гişиг цайны хувьд бол орц найрлагын хувьд бол ерөөсө 5 тансаг идэ гэдэг ерөнхийдөө орц найрлага бол орсон байгаа. Дээр үед бол айргийн тос, ус, сүү, арваа гурилыг бол 5 тансаг идэ гэдэг байсан юм байлээ. Тэр орц бол ерөнхийдөө орсон байгаа. За манай сум бол малажхуйн орон. Ялангуяа одоо хонь ямааж малын аж бог малын аж ахуй эрхэлдэг орон. Тэгээд тэр хүрээнд бас айргийн шар тус гардаг байгаа. Яг уламжлалт дараагаар хүрээ айргийн шар тус бол манай сумын бас нэлээ онцлог бүтээгдэхүүний нэг. Тэгээд тэр айргийн шар тусаа бас цайтгаа багсраад мөн цайны хужир гээд бас нөгөө бас цайнд аягүй хэрэгэлдэг монголчууд тэр хужирыг бас орцондоо шингээж өгөөд стан сортой 13 манаас голлох нөө түүхэн эдэн болж байгаа. Ингээд яг малын гаралтай зөвхөн хуурайс үгээд жамц давс гэдэг давсыг бас айлуулах жамц давс оруулж ихийг хичээсэн. Тэгээ аль болох эко тал руугаа л энэ цайгаа үйлдвэрлэхээ зорьсон доо.